Юу цаана? Яа Тимокагийн ээлжид реакшн видео хийсэн байна. Ингээд энэ удаад гестүүд маань айгу өөрчлөгдсөн байгаа. Энэ төрөө чигнэд маань байхгүй. Монголд байгаа. Би нөө Монголд ирсэн. Тэгээд яг чаргуу дээр Avengers-ийн юу трейлер хийх гээд тэгээд байж байна. Тэгээд Endgame-ийн трейлер хоёр гарсан. За тэгээд энэ доор ингээд бүгдээрийнх нь гоё нэг Instagram-аар хийсэн байна. Энэ ад хүмүүс дөө. Оо яаш тий. Swat-тэй. Тэний ханаг юу followers болсон байна. За тэгээд киноны трейлер. За шууд олон юм ярихгүй шууд тэгээд шууд трейлер үзчих тийм үү? За окей. Яна. 1,000 years ago, I fought my way out of that cave. Became Iron Man. Realized I loved you. One close your class I never said no more surprises, but I was really hoping to pull off one last one. The world has changed. None of us ain't got back. What we can do is our best. And sometimes the best that we can do is to start over. Even if there's a small chance, we owe this to everyone who's not in this room to try. Whatever it takes. Whatever it takes. Whatever it takes. Whatever it takes. Ой, страх не буду что. Яг чирчээ. Огшоо. Бэж. Йоо. Юу ч юм. Reaction to them. April 26. Тэ яаж ирчүү? Бачаа. I'm confused болчихлоо. Хэсэг хугацааны дараа. A few moments later. За ямар ч байсан дөнгөс трейлер үзлээ дахиж үзсэн, давтаж үзсэн. Тэгээд бас дахиад шинэ гişүнтэй боллоо. Доор нь Instagram бичнэ. Аяг нэ. За трейлер сэтгэл Амин юм байна уу? Хүлээлттэй байна уу? за яг киноны трейлерийн баг минут орчим нь хугацааны ерөнхийдөө бол юу явагдаж байна гэдэг нэг flashback. Iron Man, Thor, Captain America гэдэг flashback явагдаж байна. Тэгээд давхар дээрээс нь энэ дээр юу гарч ирж байгаа вэ гэхээр Яагаад тэрнсийг оруулах гэх юм сонирм байгаа зү. Ойлгосон. Яагаад заавал өмнөх хэсгүүдийг гэж. Бүхний зурсгал дашлаа манай. энэ ч бас бүгд бүтэн End game шүү. 11 жилийн дараа End game гэдэг одоо энэ бүгд бүтэн том юу ч ингээ Marvel MCU ч ингээ дуусчих шүү дээ. Ер нь бол тэгэхээр тэр болгон ингээ баатуудын дүүрээ гол уран багтыг харуулж байгаа. Thor Тэрээс би энэ трейлер дээр л зөвхөн гарч байгаа. Тийм. Өөр юм гарахгүй кинонд. Cameron
ингээ гарахгүй гэсэн чи гарч байна. Гэтэ гарахыг гарах үүсэхгүй. Яг хараа бүр харах гэж бодоод байгаа. Түмэн зөв болно шүү. Би харах гэж бодоод байгаа байхгүй. Трейлер дээр гарсан. Энэ дээр очиход чи одоо сая тооны харцаг харцаа юу? Ингээд хавийн өнгөрөхийг мэдчихэж байгаа. Яг гарч ирсэн юм шиг санагдав. Энийг бол би харж байсан. Яг ч байсан. Надаа ямар яагаад трейлер дээр заагаад ингэж байгаа юм. Энэ дээр болохоор үйл явдал бол юу яасан? Thor Snap the Finger хийсний дараа бараг 2 юм уу 2-оос 3 хүрэмж нэлээд хэсэг хугацаа амар өнгөрсөн юм шиг санагдаж байна. Яг тэгэхээр энэ дээр Hawkeye охиндоо ингээд яг ном яаж харахыг зааж байгаа гэснээр дараа нь тий. Энэ дээр би өмнөх трейлер reaction дээр би нэг хэнийг Hawkeye running болно гэж хүмүүстэй хэлсэн байсан. Тэгээд энэ дээр яг дахиад running болсон. Тэгээд мань хүнийг Black Widow хурж ирээд одоо жоохон зөв зам руу нөө. Зөв зам руу биш тийм бид нар чи бид нарт байна. Бид нарт юм клүү байна гэдэг ч юм юм тухайн юм. Биднэрт гарч байгаа гэдгсэн чинь чи яриад байгаа юм бэ бүх юм ингэсэн штэ гэдэг. Би эхнэр ингээд эхнэр өгнө гэсэн юм шиг. Тий, эхнэр үг. Тэр running болсон байна. Тэр байд гараад. Би зүгээр амплификатор дээр шүү. Бүгдийг гэв. Тэгээд нөө юу Captain Marvel-ийг үзсэн бол сүүлд нь last credits-ин дээр Captain America нэг дэлхийд дээр хүмүүсийн тоо хардаг. Ингээд counting явуулдаг. Тэрэн дээр нэг ингээд 3 тэрбум хүн дэлхийд үлдсэн байна гэж яг гардаг байхгүй. Тэр ингээд сайн ажилласан байна. Би тэр хоёр удаа үзчихэж чадсан. Тэр чинь амт гэсэн үг. 3 тэрбум. Тэгээ 3 тэрбум. Бид тэр амьд л байгаа юм. Тэгэл үзэж байгаа. Өөр яг ярих гэж байгаа хэсэг гэх юм бол тийм. Ant-Man ерөөхдөө Quantum Realm нэлээд удаан байсан. Миний бодлоо. Тэгээд гарч ирэнгууд Snap the Finger-ийн дараа юу болсон гэж. Угаасаа Snap the Finger болсныг мэдээгүй шүү дээ. Угаасаа мэдээгүй байгаагүй шүү дээ. Байгаагүй. Тэгээд нөгөө гадаа нь хүлээсэн ирэх үнэн импульс байхгүй. Тэгээд мань нөгөө ямар нэг хуучин шиг нөгөө нэг арга гараад. Тэр хамгийн шууд хэсэг байсан тийм. Өмнөх трейлер шүү дээ. Тэрэн дээр болохоор өөрөө ингээд гадаа нь камер дээр байсан хэй гэлдэж шүү дээ. Тэгэхээр өөрөө болохоор бас юу болсныг мэдэхгүй хамгийн олж мэдэх ганц газар бол Avengers дээр орчих байсан гэсэн. Одоо болохоор яг энэ дээр гарч байгаа дээр болохоор ерөөсөө хин гэр бүлийнхээ хин чагаад болохгүй. Бас гараад байгаа. Тий. Давхар дээрээс нь өөрөө ямар нэгэн арга болцсон байж болох талтай. Яг Quantum Realm-ийн машиныг авч явчихсан шүү дээ. Өөрт нь хэлсэн байгаа. Тий, өөрт нь хэлсэн байна. За тэгээд энэ үед явж байгаад бол Black Widow за байсгээд Hawkeye-г амар нэлээд харагдаж байгаа. Тэгээд энэ трейлер дээрээс харах юм бол Hawkeye яг энэ гарн дээр яг нэг юм байгаад байгаа шүү дээ. Энэ яг Quantum Realm руу ороход яг хэрэглэгдэх тийм төхөөрөмж юм байна. Өмнө нөгөө нэг юм сайтнууд дээр зургнууд дээр харахад нэг Tony Stark одоо Captain America дээр 2012 оны New-York руу нэг дайрч ирэх хэсэгт очсон байсан шиг байлаа. Яг тэр зураг авах байсан. Гэхдээ нөгөө Tony Stark shield-ийн хослол өмссөн. Гэхдээ гаранд нэг юм сүнэн юм байсан байхгүй нэг тийм Quantum Realm руу ороход цаг хугацаагаар явж байгаа болохоор тэрийг нэг тийм өдөртөх ямар нэгэн зүйл хэрэгтэй л байгаа л байна. Тэрний нэгэн тэгээ Hawkeye одоо энэ хонголт дээр яг юу гэж байгаа энийг бас сайн мэдгүй байна. Тэгээ тийм гэх юм бол Tony Stark уус энэ дээр одоо сүүлд нь гарч байгаа шүү дээ. Ирсэн, ирээд тэд энэ төхөөрөмжийг хийсэн магадaltaй байна. Ирээд ерөнхийдөө яг хийж байгаа. За тэгээд энэ дээр бол за Raccoon War Machine-ыг sidekick болох зарагдаж байгаа юм. Тэгээд ерөнхийдөө бол end game бол нэлээд dark болох шинжтэй л харагдаад байгаа юм л та. Hawkeye бол айгүй cool үстэй юм байна. Тэгээд энэ айгүй сан Nebula-гийн яг энэ байгаа яг энэ газар асуултаар аягуулсан. Энэ яг хаана гэдэг юм бэ? Дэлхий юу? Энэ дэлхий биш. Дэлхий биш гэж байна. Энэ цааталт нөгөө юу байгаа сте? Хөлгөн байгаа сте. Хаана? Тэр энэ зүүн гарынхан харалтаа. За. Tony Stark нөр чинь наа хөлгөж ирж байгаа шүү дээ. Ирж байгаа ч гэсэн. Чи байсан газар нь ийм хөлгөнүүд байсан шүү дээ. Гадаа л яг тэгжэл харж. Тэгэхээр зэрэг Titans болохоор тэр чигээр нээд өнгөтэй шүү дээ. Энэ дээр харангууд тийм бараан байгаад байна. Юугод яг нөгөө давхар энэчнээс харах юм бол бас юу байгаа даа. Captain America бас яг энэ байна. Nebula-та цуг байгаа шүү дээ. Бараг энэ. Тэгэхээр энэ дайм болох төгсгөлийн газар байна. Тий. Нөгөө нэг MCU-гийн нөгөө нэг credit одоо фэн хүмүүсийн яриаг нь болохоор энэ киноны төгсгөл ерөнхийдөө бүр тийм Infinity одоо бүр тийм дайм, Galactic-ийн дайм болно гэж яриад байгаа юм л та. Дэлхий дээр биш. Бүр тийм гариг хэрэгсийн дунд тийм тулаан бол. Animated дээр ч хэвдэн тийм их үйл явдал байна. Тэгэхээр магадгүй яг энэ Quantum Realm руу орохдоо эдгээр news үдтэй болно. Яг энэ трейлер дээр харж байгаа энэ цагаан ийм хослол
гарч ирсэн. Старк ч өөрөө хувцас юм. Старк ч өөрөө Сансрын өмсгөл бол Тэр нь өөрийнх нь авсан. Сансрыгч биш. Яг энэ болохоор миний түрүүний ярьсан шиг яг нөгөө нэг юу миний яриаг амар баталж байгаа. Яг юу гэхээр биш үү? Одоо Iron Man ерөөсөө Tony Stark ерөөсөө өмсгөл зүг байгаа шүү дээ. Тэгэхээр Quantum Room руу 2012 онд Shield-ийн хослол өмссөн байсан. Тийм болохоор ерөнхийдөө энэ яг Quantum Room руу орж байгаа гэсэн баталгаа юм байна. Гэтэ гол нь хин Nebula War Machine нэр орох ямар байсан бас тэр харахад. Тийм. За ерөнхийдөө жишээ энэ чинь тэгэл оруулж байгаа. Эдний чи яачсан орхол шаардлагатай л. Эний бодлоор юу л хийж байна. Саний Diamond Galactic ингэсэн манай босс өөрөө уусаа дэлхийд ирэхгүй шүү дээ. Бүгд ямаасаа уусаа гэсэн чинь тэгээ уусаа тэн дээр очиад асуудаг одоо чамтай л юм. Тэгээ манид очичлаа. маань юу очиж асуудал зүйл гаргаж шүү. За тийм ээ. За төгсгөлийн хэсэг бол ерөнхийдөө зөв жоохон фан хэсэг. Thor Энэ хоёр Captain Marvel. Гэтэ санийхтай харуулсан дутаа үнэтэй. энэ дээр угаасаа энэ угаасаа зүгээр яаж болох ер нь тэр хаалт аюу хаалт голцол явж идэг өмнө кинон дээр байдаг шиг яг Wakanda-д хаалт гүйжидэг шүү дээ. Тэгэхэд яг кинон дээр хаалт гүйдэг шүү дээ. Энд дээр ч магадгүй Nebula, Stark байхгүй ч магадгүй өндөр байх магадгүй. Дээрээс нь Captain Marvel. Энд чинь дээрээс дутуугаас яг энэ арт за яг Jeremy Renner энэ артлгүй явуулсан. Тэгээд агш арт юм байна тодорхойгүй. А Raccoon бас байгаа юм. зүгээр нэг л хэсэг шот байгаа. За ямар ч гэсэн тэгээд сайн сайхан дуусах бас дээрээс сайдч дуусна. Яг тэр Chris Evans тэгээд Robert Downey Jr. тэгээд Chris Hemsworth гэдэг юуныхан гэрэн дуусж байгаа. MCU тэгэхээр Captain Marvel Tony Stark байлыг юм байна. Сүүлийн удаа энэ киноноос харагдана. Яа. Дараагийн Энэ бас нэг хүн. Бас дахиад нэг хүн нэмэгдсэн. Action. Надад трейлер санагдав. трейлер бол угаасаа Угаасаа ийм байвал амар гоё. Угаасаа нэг амар тийм дитэйл байсан гарч ирээд. Тэгэхээр дөрөв трейлерүүд бол зүгээр нэг хэсэг хаана яаж зовж байгаа тийм хэцүүсэн байдлыг харуулсан. Одоо болохоор яг энэ нэг задлан их тийм боломж гаргаж чаас гаргаж ирж байгаа болохоор бас тийм. Дээрээс нь эсрэг дөрүүд амар тодорхой байгаа юм дээр. Яг Thanos байгаа. Одоо гол нь угаасаа өөр угаасаа байгаа шүү дээ. нэмэгдэх хүмүүс зөндөө. Гэтэл одоо өмнөх үеийн шилждэг гэхэд 12 онд Нью-Йоркод ирсэн тэр үед Локи эсрэг үйсэн тийм үү. Магадгүй Локи тэгээд энэ тэнд очиход Локи ч үзчихсэн магадгүй. Яг нэг Локиг барьдаг хэсэг яг зурган дээр авчихсан. Локиг барьсан тоо. Тийм. Гэтэ энэ болохоор яг ирээдүйн цаг хугацаанд юм хамаагүй. Гэтэл Локи гарч ирнэ. Гэтэл гарч ирнэ. Локигийн импрув шүү дээ. тийм магадaltaй. Тэгэхээр дахиад трейлер аваа гэж бодож байна. Дахиад трейлер одоо ер нь биднэрт бол энэ хангалттай. Ингэж байгаа дахиж трейлер гарахгүйгээр Хүмүүсийг үзэхээр болохоор яг тал уурчих байгаа байхгүй. Дахиад байгаа байхгүй гэдэг. одоо зүгээр л 26-ны хэлсэн. Яг угаасаа 26 төгрөг ирэнгүүт final trailer гэж гарна л та угаасаа final trailer баг гэж гарч жоохон акшн юм магадгүй. Тэгээд яг нэг эсрэг дөрүүдийг жоохон багтаа хийх юм уу те гаргаж ирэх билүү. Гол үйл явдлын одоос гэрээс авах. Сүүлийн тэр зүгээр Танос ингээ ярьж идэг нөгөө гарактер ингээ нөгөө үзэсгэлэнэлцэн өөрөө л гардаг шүү дээ. Яг тэрнээс өөр ямар ч юм эсрэг дөрөвтэй трейлер юусаа. Тийм угаасаа эсрэг дөрүүд амар нууцлах байгаа ер нь бол. Яг өшөө олон хүмүүсийн таамагуд байгаа бол Guardians of the Galaxy бол Адам гарч ирэх байсан. Адам нэг киноны төгсгөл дээр биднэрт цааш нэг тийм юу юм улаан шар ингээд нэг юм юунд дотор ас шиг юм хараад байсан. Тэр дотор Адам байдаг байхгүй. Адам ч болохоор комик дээр бас Thanos-аас бэлийг нь авч чадсан гэсэн тийм том эсрэг дүр байдیں۔ Гэтэ энэ дээр гарч ирэх үгүй гэдэг бас таамаг. Миний бодлоор юу юм бэ? Дахиад трейлер гараад ирдэмэл юм байна. Тийм яг ийм хэмжээнд болцоод ийм трейлер гаргачаад дахиад дайснуудыг харуулах гэж бодохгүй тэрний хүлээлтийг зүгээр үгүй болгочихж байгаа байхгүй. тэр ингэрэл. Тэгээ ерөөсөө ингээд Нийт илүү юу чадах. тийм зүгээр description маягийн юм өгч хэрэгтэй. Яг ингээд final trailer дээр ч гэсэн бас нэг жоохон тийм. Угаасаа dark болох нь тодорхой. Энэ dark хүмүүс дахиад өгөх нь тодорхой. Тийм дахиад Гол дөрөв хэлсэн ч үхэн үү. тийм. Айрон Man бити үхээсэн болоо. Iron Man үхнээ. Та нэг бүрдээ snap болсон хаа үжигнээс өгсөн гэж бодож байгаа юм. Хэнийг Snap болсон бүх хүмүүс. үгүй би эргэж ирнэ. Эргэж ирнэ л дээ. Гэтэ ерөнхийдөө бол яг тухайн үедээ өгсөн гэж боддог. Үгүй наа чи хоёр ертөнц байгаа байхгүй. Яа.
Сөөлстон бүгд сөөлстон дотор байгаа. Бүгдээрээ сөөлстон дотор байгаа. Тэгээд их хүмүүс нөгөө өгцөн гэж амар санаа зовоод байсан. Тэгээд таанаас ерөнхийдөө бүх огторгон хүмүүсүүдийг ингээд огторгон хүндрэлтнүүдийг юу тийм тэр хүмүүс гэж өгсөн юм чинь Локи гэж ирэхгүй. Локи ч бүр багтсан. Локи бас өөрөө чинь тийм байгаад дайчсаар өгсөн шүү дээ. Локи тэр бас нэг өөр хувилбар байсан гэж болно шүү. Үгүй. Яг байж боломжтой. Өөр хувилбараас арай өмнө найрагч нар Comic Con дээр ярьсан өгөхдөө жинхнээс өгсөн дөрүүдийг хэлдэг. Asgard-ийн нөгөө нэг харуулын самбарын залуу тэр өгсөн жинхнээс өгсөн. Тэгэн гутлаа Локи жинхнээс өгсөн. Яг чамд зүгээр харах боломж олж байна. Харах боломж. Тэрнээс ч тэрийг өөрчлөх дахиж тийм юуж байхгүй. Өөрчлөө гэхэд киноны цагтч байхгүй. Тэгээ ерөөдөө тийшээ очих шалтгаан байхгүй. Хэдүүлэн зад гарч ирнэ. Үгүй. Тэгээд Локи бол эргэж ирэх баг. Яа тэгэхээр энэ юу MCU-гийн цуврал аваа. Тэрэн дээр Локигийн соло олон гарна. Тийм. Тэгээд энэ дотор яг MCU-тайгаа яг тэр холбоотой маягаар гэж Локигийн соло олон кино гарах гэж байгаа юм байна. Дээрээс нь Vision, Scarlet Witch хоёрын тухай бас тийм олон гарна. Тэгээд ерөнхийдөө тийм ерөнхийдөө бидний хүлээж 2008 оноос ахуулаад одоо хүртэл хүлээж байгаа прожект бол ерөнхийдөө ингээд дуусч байгаа. Тийм 4 сарын 26-нд бүгдээр үзэн. Одоо би бас 4 сарын 20 дээр спонсор болчиход нээлтийг бас лого тоод үзэн. Одоо бодохгүй дараа энэ реакшны дараа гоё ингээд кинонуудын нээлтэн дээр очсон юмнуудыг лого болоод тийм байна. Тэгвэл за ингэсэн. За тэгээд бидний үзсэн реакшн, бидний хийсэн реакшн таалагдсан бол лайк, share, тэгээд subscribe дахиад хийгээрэй. Тэгээд дараагийн дугаар уулзлаа. Түр баярлалаа. Take to the sky.